Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist болон тавтай морилно. Би Болормаа байна. Австрали улсаас холбогдож байна. Энэ удаагийн минь зочноор Монгол улсаас 7 дахь өдрийн Adventist цөмийн пастор Алтанбаатар холбогдож байгаа билээ. Одоо бүгдээрээ пастор Алтанбаатартай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авч сонсцгоё. Байна уу? Байна. Сайн байна уу Алтанбаатар хаа? Сайн. Сайн байна уу чи? Сайн байна. За тэгээд миний урилгыг хүлээж авч манай Cherry Book сувгийн Монгол Adventist болон надтай халуун дулаан ярилцлага өрнүүлэхээр яг одоо та утсаар холбогдоод байгаад баярлалаа. Тэгээд таны ажил төрөл гэр бүл сайн уу? Сайн. Миний амьдрал маш сайн байгаа. Тэгээд чамааг бас нэвтрүүлэгдээ ингэж оролцуулж байгаад бас маш баяртай байна. За баярлалаа. Тэгээд Алтанбаатар хаа та гэр бүлийнхаа талаар тэгээд мөн бас ажил төрлийнхаа талаар манай сонсогчдод танилцуулахгүй юу? За би намайг Алтанбаатар гэдэг одоо 45 настай. За тэгээд манай их нэрийг Болор Туяа гэдгээ. За багш мэрэгжилтэй хүн байгаа. За тэгээд битээр маань 17 жил хамт амьдраад 17 жил болж байна. 4 хүүтэй. Ямар сайхан өнөр өтгөн гэр бүл вэ? За та юу хийдэг вэ? За би одоо Монголын Адвентист чуулганд пастрын ажил хийдэг. За пастраар ажиллаж байна. За тэгээд пастрын ажил хийх ер нь ямар хөө шивэ? Та ажилдаа хэр дуртай вэ? За тэгээд пастрын ажил болохоор би болохоор яг миний хувьд энэ дэлхийн хамгийн сайхан мэрэгжил ажил гэж боддог. Яагаад вэ гэвэл пастрын ажил маань Бурхны ажил байгаа. Бурхны ажлыг гэдэг. Бурхны одоо энэ сайхан ажлыг хийж явахдаа олон сайхан зүйлийг мэдэрдэг. Тэгээд маш сайхан тийм амар тайвныг надад өгдөг. Тэгээд би энэ Христэд итгэгч энэ ажлыг хийхээс өмнө бас их болохгүй, бүтэхгүй зүйл хийж их төгшүүртэй миний амьдралд их бодолж явсан. Тэгээд энэ пастрын ажлыг хийсэн цагаас бас миний амьдрал айгүй гоо сайхан, цогтуун, тайван. Тэгээд энэ ажлаас би айгүй их аз жаргалыг мэдэрдэг. Олон газар, олон хүмүүс явуулж Бурхны үгийг хуваалцж байхдаа маш сайхан амар тайван аз жаргалыг мэдэрдэг. Тийм учраас энэ пастрын ажил дуртай. Дээр нь пастрын ажил маань надад олон зүйлийг сургаж зааж өгсөн. Тэгээд одоо пастрын ажлыг хийж байгаа хэвчээ би амьдралын маш олон зүйлийг суралцж байна. Тэгээд маш олон мэрэгжлийг бас давхар сурж байна. Эзэмсэж байна гэж. Тэгээд би яг миний уг яг хүн нь болохоор юу байхгүй ингээл нэг тийм суудаг судалгааны хүн биш. Би жоох тийм нэг юм юу байхгүй юу? Практикийн тэгээд их хөдөлгөөнтөө багаасаа тийм хүүхэд байсан. Тэгээд одоо ч гэсэн тийм. Тэгээд пастрын ажилд маань энийгээ бас уялдуулж өгдөө. Би ер нь голцвол айлчлалыг хүмүүстэй аялах, нөхөрлөх энэ талыгаа ер нь голцоо түлхүү барьж ажилладаг болохоор айгүй их аз жаргалыг мэдэрдээ. За, өстой сайхан. Тэгээд Алтанбаатар хаа та анх яаж сүмд орсон бэ? Та түрүүнийг хальт дурсаад өнгөрлөө шүү дээ. Би сүмд явахаас өмнө ингээд пастрын ажлыг хийхээс өмнө жоохон сахилахгүй хүүхэд байсан гэдэг. Одоо тэгээ та анх яаж сүмд явж эхэлсэн бэ? Анх яаж итгэж болсон тухайгаа хуваалцаач. Би болохоор айлын 10 эмэгтэй дотор ганцаараа эрэхтэй байгаамаа. Яста дархлагдсан хүүхэд шүү дээ. За тэгээд багаасаа айлын ганц хүү гэдгээрээ маш их одоо их дураараа өссөн байгаа. Миний хүслийг бол манай эгчнэр дүүнэр бүгд биелүүлнэ. Би чинь ерөөсөө аяг угааж үзээгүй, хог шүүргэж үзээгүй, ер нь гэрийн ажилч мэдэхгүй өссөн юм аа. Тэгээд их багаасаа. Тэгээд миний амьдралд нэг 14-тэй байхад нэг миний амьдралд нэг яг өсвөр яг үед маань аа маань өнгөрөөд
За. За тэгээд энэ гэр бүлд ганц эрэгтэй хүн үлдсэн. Тэгээд намайг ч хүн болгоом л за энэ айлын ганц эрэгтэй хүн гээл. Тэгэл би ер нь бол бие тоож эхэлсэн юм шиг байна. Арих тамхи одоо 13 4-өөсөө тамхицтай бол арих уугаал. Тэгэл ер нь бол өөрийгөө бүр ингээд том хүн аавын чийгээр ботцсон. Тэгэл ерөөсөө дураараа. Юу санаанд юу орно тэрийг л хийдэг, гүйцэлдүүлдэг тийм биш. Тэгээд манай эгчнэр болохоор миний төлөө юу ч ихээс боцохгүй. Намайг одоо хүн дээрлэж байх юм бол манай эгчнэр очиод өстө маш амар өмөрдөг үрстэй. Тэгэл би чинь нэр нь багасаа тийм дураараа өссөн. Тэгээд ер нь бол хичээл сурлага хийхээ болсон. Тэгэл арай гэж нэг 8 төгссөн баха. Тэгээд 8 төгсөөд темэст оруулаад намайг тракторч болгосон. За. Одоо агаасаа олон хүргээ авах нартай. Тэгээд тэднийгээ дагж байгаад нэг юм техник трактор тийм дуртай болсон. Тэгээд тэрийгээ яваад тэрийг төгсөөд нэг ажилд оронготлаа хөөгдсөн юм аа. Тэр ажил зэрэг хариуцлагагүй хандаад багаасаа дураараа явцсан юм. Тэгэл тэр ажлаас гараад ер нь замаа алдчих гэсэн. Өдөр болгон арих уугаал, өдөр болгон зодон үдэн цагдаа сэргийлэх гэл ер нь бол амьдрал маань ерөөсөө бүр ингээ болж өтгөө байгаад. Тэгээд ээж маань их зовсон тэрэнд. Тэгээд би нэг хоёр багын найзтай байсан. Тэгээд багын найз маань нэг нь болохоор надад одоо аав нь ингээд нөө хадлагын бэргээд энэ дарга учраас жил болгон ингээд хадланд гардаг. Тэгээ би нөгөө нэг найзууд маань гараа явсан гутал дагаж гараад. Тэгээ тэнд очиод нэг жоохон ажлын дүр сурсан. Энэ бол одоо амьдралд маш их хэрэг болж байгаа. Нөгөө нэг найз маань тэр ажилд одоо сургасан найз маань Насаа гэдэг найз маань байсан. Нөгөө нэг найз маань болохоор даваа гэдэг гэрэл даваа гэдэг. Тэгээ бид ингэж явж байгаад нэг асуудалд ороод хэрэггээд тэгээд зүхтаагаад манай найз яваад өгсөн гэрэл даваа. Тэгээ 5 сарын дараа эрэхтэй нэг шал өөр болоод ирсэн. Яагаад өөр болсон бэ гэсэн чинь Христ итгэж болоод төрөөд ирсэн байхгүй. За. Тэгэл биднэрт ингээд ярьж ирсэн. Есүсийн тухай. За бид нар бол сонсоол шоолж эхэлсэн л дээ. Тэг би бол ерөнхийдөө бол хамгийн дургу шоолдог нөхөрөөс байхгүй. За болоо. Тэгээ манай найз нөлөөлсөөл байсан, тусласаар л байсан, арх тамхи хэрэглэхээ болцсон ингээд нөлөөлж эхэлсэн. Тэгээд би сонирхож эхэлсэн юм аа. Тэгээ найз маань намайг анх суманд маань яг тэр үед бурхан бас төлөвлөгөөтэй байсан баха. Тэр Монголын тэр олон газраас манай суманд нэг оюутан охин ирж жижиг цуглаан үүсгэсэн байгаа. Саруулна гэдэг. Тэгээд тэр охин маань Филиппин руу яваад мянган мишнэр зугаад партнертай болоод Солонгос охинтой ирээд ингээ манай суманд ажиллаж ирсэн. Одоо баярын мэдээ түгээгчээр ажиллаж ирсэн. Яг тэр үед даваа найз маань намайг тэнд авчихсан юм аа. Гэрэл даваа гэдэг энэ багын найз маань. Тэгээд ер нь бол айгүй удаан гуйсан. Хагас жил ингээл гуйсан баг. Сүмд яваач манай цуглаанд очиж үзээч. Очиж үзээч. Тэгэл янз янзаар үзсэн. Тэгээд хамгийн сүүлд айгүй гоё охтууд байдаг. Солонгос охин байдаг гэхээр занаа очиж харъя. Бас баг залуу байсны хэрэг юу лээ те. Бид нар тэгэл яг эхний очсон өдрөөс л нөлөөлж эхэлсэн. Ягаад тэгэхээр нэг юм ишийн хайрын тухай сургаал номлол. Тэгээд би олон эмэгтэй хүн дотор өссөн. Тэгээд ээжтэй маш их хайртай байсан. Тэгээд яг тэр ишийн хайр гэдэг номлол надад нөлөөлөд. Тэгэл би яг тэр цагаас хойш одоо 2001 оны 2002 оны өвөл гэсэн. 2000 оны өвөл гэсэн. Тэгэл 2000 оны тэр өвлөөс эхлүүлээд би яг тэр анх цуглаанд очивол тэгэл тэндээс эхлээл явж эхэлсэн. Тэгэл 2 жил яваад усан баталгаа хийлгээд 1 жил болоод усан баталгаа хийлгээд 2 жил болоод мишнэр болол. Ингээл миний амьдрал өөрчлөгдсөн да. Хоёлаа бас тэгээд тэр үе танилцчихсан тий. Монголын мянган мишнэрийн хөтөлгөөн дээр 2002 онд хоёлаа танилцчихсан. Тий. Гэрэл даваах тоо иржсэн тэгээд. Тий. Тэр үед бас миний амьдрал бас өөрчлөгдсөн. Мянган мишнэр одоо ингэ бодоход миний амьдралтай
хийжсэн ажлуудын маань хамгийн гоё ажил нь бас яг таны хэлдгээр пасторын ажил, мишнерийн ажил байсан. За тэгээд та яг эндээс ингээ ургаад асуухад та адвентист сүмийн онцлогийн талаар эсвэл таны хувьд одоо адвентист сүмээр бахархдаг ямар нэгэн онцгой зүйл байвал та тэрийг хуваалцаач. За манай гэрэл тааман гэхдээ яг ажим сайн мэдээ сонсоогүй. Бүтэн сэний цуглаанаас сайн мэдээгээ сонссон. Тэгээ намайг бас дагуулж очиж байсан. Гэхдээ би явж байгаагүй сүмд өрнө. Өөр сүмд өмдөр. Шууд тэр сумынхаа адвентист цуглаанд яваал эхэлсэн. Тэгээ би ер нь бол өөр сүмтэй бол харьцуулж урж бол мэддэггүй. Зүгээр л Христийн сүм гэж явж эхэлсэн. Тэгээ яванда мишнер болоод тэгээд илүү их библийг судлаад тэгээд манай суманд өөр сүм ирээд тэгээ өөр газар ингээ ажиллаж байхдаа онцлог ялгаануудаа харж эхэллээ. Тэгээ ер нь бол 7 өдрийн адвентист сүм бол маш онцлогтой. Би бол юу гэж боддог вэ гэхээр дэлхийн сүүлийн үеийн сүм гэдэгт бол бат итгэдэг. Яагаад тэгж итгэдэг вэ гэхээр манай сүм маш олон онцлогуд байгаа. За жишээ ганц нэгийг дурдахад. За дурдахад болохоор манай сүмийн онцлог болохоор яг өөр сүмүүд бас цугладаг. Тэгээд шаббат өдөр байна. Тэгээд үхлийн тухай ойлголт байна. Тэнгэрийн ариун ордны тухай байна. Тэгээд үхлийн тухай бол маш олон христчэн буруу ойлголттой явдаг. Тэгээд манай адвентист сүм бол яг Библиэс гаргаж ирсэн зарчмуудыг одоо зааж сургаж явдаг. Яг Библийн дагуу. Библиэр юу гэж бичигдсэн? Дагуу тий. Нойрсолт гэдэг тий. Маш олон сүмүүд христчэн бол үхлээ тэнгэрт очлоо гэдэг. Одоо хүний сонсоо тэнгэр рүү явлаа. Тэгээд девашин руу явлаа. Үхэл бол ерөөсөө шууд л нойрсолт гэж заадгүй. Тэгээд Тэнгэрийн ариун ордны тухай бол ерөнхийдөө бол манай сүм бол ганцаараа заадаг юм шиг үлээ. 7-д сүм бол Есүс Христийн Тэнгэрийн ариун ордны үйлчлэлийн талаар. Энийг бол тэгээд ер нь бол 7 өдрийн адвентист сүмийн онцлог бол Библиэлд суурсан, Библиэс ерөөсөө бүх одоо чиглэлээ авч явдаг, Библийн зарчмаар явдаг. Яг ийм сүм гэдэгт би итгэдэг. Тэгээд би бас бурханд талархдаг. Дээр нь бас би бас язтай юм шиг байгаа. Ягаад гэхээр сүмд орохдоо би адвентист сүмд орсондоо башгүй байлт. Өөр сүмээр явсан би ер нь бол тэгж нэг ингээл хуурж ирээд идэггүй. Нэг л явсан. Тэгээд хэрвээ би өөр сүмээр явсан бол бараг тэр сүмдөө л явж явах байсан бахаа гэж боддتي. Ягаад гэхээр тэрийг л ячдаг. Ер нь бол үерхэлтэй үнэн дээр үеийн хэллэгээр бол тэ үерхэлтэй үнэн. За тэгээд та түрүүн за та хэлдэ. Тэгэхээр би 7 дахь өдрийн адвентист сүмийг бол ерөнхийдөө яхахгүй дэлхийн сүүлийн үнэн сүм. Тэгээд нөгөө нэг илчилт 14 дээр байдаг. Илчилт 14-17 дээр байдаг. Бурхны гэрчлүүдийг сахидаг. Есүсийн гэрчлэлийг сахидаг. Тэгээд бас Бурхны хуйлуудыг одоо дагдаг гэдэг. Энэ болохоор яахаарахгүй яг ингээ Библиэд нийцэж байгаа сүүлийн үеийн манай адвентист сүмээс харагддаг байхгүй юу? Есүсийн гэрчлэл гэдэг маань одоо тий зүнчтөө манайх яг Элен Вайт гэдэг зүнч одоо гарч ирсэн. Тэрний Элен Вайтийн одоо ном тэр Элен Вайтийн үзэл баримтлууд яг одоо энэ зүнчийг бид гаргаж ирдэг. Нөгөөх нь болохоор Бурхны хуйлуудыг одоо дагдаг гэдэг маань Бурхны хууль буюу 10 хуулийг бол ерөнхийдөө бол манаас яг дагаж явдаг. Бусад хүмүүс бол зарим нэгийг аваа ичдэг. Одоо жишээ нь 4-р хуулийг бол ер нь сахилтгүй. Тэгэхээр манаас хүн бол яг л одоо хилчилт номон дээр байдаг. Тэ? Сүлийн сүмийн шинж тэмдгийг бол харуулсан байдаг. За. Тэгээд энэ бол эндээс хардаг. За. Алтанбаатар хаа. Тэгээ бас нэг одоо яг таны одоо энэ хариултаас бас нэг асуулт надад урган гарч ирж байна л да. Та түрүүн тэглэж одоо адвентист сүм бол Библийн дагдаг сүм юм аа. Тийм учраас
илүү одоо босод таны хувьд бол илүү онцгой сүм гэж үздэг гэж байна. Тэгвэл таны дуртай Библийн дүр одоо таны дуртай Библийн ямар дүр байна? Эсвэл таны амьдралд одоо нөлөөлсөн ч юм уу те? За миний амьдралыг ерөөсөө өөрчилсөн дүр бол юу байт юм аа. Би бол эхлээд надад Библи өгсөн. Мишнер маань. Тэгээ сургаалт өгсөөс уншаарай гэсэн. Тэгээд эхлээд нэг уншаад юу ч ойлгоогүй л да. Тэгээд 2 дахь, 3 дахь уншаад ээждээ уншиж өгөөд манай ээж бичиг үсэг мэддэггүй юм байсан юм аа. Мэддэггүй. Тэгээд ээждээ уншиж өгөөд тэгсэн чинь яг ээжийн маань сургаалууд те бичиг үсэг мэддэггүй ч байсан заадаг сургадаг зүйл сургаалт өгсөн ном дээрээс хэлийг гарч ирж байсан аахгүй. Тэгээд би сургаалт өгсөн номыг ингээд уншаад тэгснийхаа дараа нь шууд Библийг эхнээс нь уншиад эхлэл номыг уншсан. Тэгээд миний Библийн хамгийн сайхан одоо хамгийн дуртай дүр бол ерөөсөө л Йосеф байт юм аа. Йосефийн тэр унаж босч байгаа дүрүүд. Ингээл эцэг эхээсээ аавуудаа үнэлэгдээл дээл аваад амжилттай явж байгаа л ах нартай өргөдөж нөхөн таягдаж дарагдаал унаал тэнгуүтлаа Египтэд очиж одоо мандан бадраал тэгснээ шоронд ороод ингээд унж уссан амьдрал тэндээсээ хизээч бурхныг тий одоо орхиогүй бурхныг буруутгаагүй Йосефийн тэр амьдрал ерөөсөө миний амьдралд айгүй чухал нөлөө үзүүлсэн. Тэгээд ерөөсөө миний хамгийн дуртай Библийн одоо баатар Йосефийн дүр байт юм аа. Тэгээд Йосеф шиг одоо ийм Есүсийг гэрчилсэн, Есүсийг дуурайсан тийм хүн яг Есүсийг амьдралаасаа харуулсан тийм хүн болох гэсэн гэж одоо бодож явдаг. Амен. Тэгвэл та өөрийгөө Библийн аль дүрээр тодорхойлох вэ? За би нэг Библийн ийм дүр юм болов гэд. За энийг бол нэг бодож. Гэхдээ би Саул шиг Саул байжгаад Паул болсон шиг би Паул шиг л болох гэсэн гэж боддог. Гэхдээ би хаанач өгөхгүй л дээ. Яаж яагаад ч. Гэхдээ намайг Шарка гэдэг үсэн. Тэгээд сүмд ороод Аба гэдэг нэр авсан байхгүй юу? Амен. Тэгээд би бас Саул бас Паул гэдэг те Паул гэдэг нэр авсан. Тэгээд бүх урдны амьдрал өөрчилсөн. Тэгээд би нөгөө Шарка гэдэг сахилгагүй арх удаг дүрээ өөрчлөөд Аба гэдэг айгүй олон оронд бол Аба гэдэг чинь аав гэсэн утгатай үг тий. Айгүй гоё тий. Утгатай. Тэгээд би бас зүгээр Паултай адилхан болох гэсэн гэж мөрөөдд юм аа. Паул шиг л. Абаха надад Паул бол надаас арай өөр хүн л дээ. Паул бол айгүй тийм мундаг судалгааны хүн л дээ. Тэгэхээр надаас ихтэй өөр хүн. Гэхдээ ер нь бол яг нэг амьдрал нь өөрчлөгдсөн тэр хэсэг нь айгүй таалагддаг. Абаха надад нэг түүх санаанд орж ийн. Хоёлаа ажилчдын уулзалтаар би яг нөгөө тухайн үед булганд ажиллаж байсан. Та хаана байсан юм бол хоёул ямарсан богонд тааралддаг шүү дээ. Дарханд нэг богонд таарлал ажилчдын уулзалт болоод Улаанбаатар руу явж байгаад хоёул нэг таарлалтай. Тэгээд санаж байна. Тэгээд би дарханд байсан болов? Харин тийм байсан баха. Тэгэл ямар ч байсан богонд тэр хоёул таарлалтай. Тэгэл та надаа нэг ингэж ирж байсан. Ингээд хоёул нөө богоны цонхоор хараад дарханд чинь нэг цаг гарan зогссон шүү дээ тий. Тэгэл хоёулаа бахан ажил төрлөө яриад зогсчихсон чинь нэг тэр дархны ингээд вокзал дээр нэг хэсэг архиуцсан хүмүүс байсан хүүхэн залуучууд ингээд архиугаал орилтоол тэгэл та надаа би одоо энд байгаа хүмүүсийн одоо энэ нэг хэсэг хүмүүсийн би юм болгоцсон юм аа одоо уруудтаад ингээд зүгээр байсан хүмүүс ингээд уруудтаад архиудаг болгоцсон юм аа би тухайн үед өөрөө архиудаг байх та тэгээд би одоо буцаагаад тэр одоо ингээд бурхан дээр ирээд бурханы авралыг аваад би одоо ингээ хүмүүсийн амьдралд сайнар нөлөөлмөр байна. Энэ хүмүүст би ингээд энэ хүмүүсийн төлөө залбирдаг. Энэ хүмүүст эзэн нэгэн цагт би одоо ингээд бурхан руу иргэнэ гэж бодож байна. Би энэ хүмүүстэй ингэж ярилцдаг. Тэгээд эдгээр намайг итгэгч болсны маань хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өөрөөсөө одоохондоо бол ингээд цөмдөө ирэх сонирхолгүй байгаагаа ярьжсэн. Тэгээд би тухайн үед айгүй тийм танаар айгүй бахархажсэн байхгүй дээ. Бас бурханаар айгүй бахархажсэн. Тэгээд одоо ингээд эндээс ингээ харахад таны одоо өнгөрсөн за хоёулаа чинь 2001 оны мянган мишнэр хөдөлгөөнд тэгэхээр одоо 20 жилийн турш та одоо пастрын ажил хийгээ явж байна. Энэ 20 жилийн туршид маш олон хүмүүсийн амьдралд та айгүй их өөрчлөлтийг оруулсан. Таны одоо нөлөөлөл айгүй их байсан. Тэгээд
Тийм болохоор одоо замын үд дээр таныг замын үд байхдаа чинь би очиж уулзчихсан танаа гэр бүлтэй тий. Тэгээд ер нь сантад байх үе чинь бас мэднэ. Тэгээд ингээ харж байхад мянган мишнэрийн хөдөлгөөний ахлагч байсан, өдөртөгч байсан ингээл энэ тентгийн өөр хангаан сүм гэл айгүй олон газруудад яваад айгүй олон хүмүүсийн амьдралд бас өөрчлөлтийг хийсэн. Тэгэхээр би бас абаах танаар айгүйх бахархаж явдаг шүү. Тэгээд яг одоо таны хэлдгээр бурхан та хэдий одоо пуйлтай адилхан биш ч гэсэн яг тэр пуулийн замналаар пуйл ямар олон хүмүүст нөлөөлж чадсан бэлээ. Бурхан пуулийг ашиглаад ямар олон хүмүүст нөлөөлсөн бэлээ тий. Яг тэрүүн шиг бурхан бас Аба гэдэг хүнийг ашиглаад маш олон хүмүүсийн амьдралд үнэхээр гайхалтай их өөрчлөлтүүдийг хийсэн гэдэгт бол би бол үнэхээр итгэдэг. Үнэхээр одоо тэр нь бас бахархаж явдаг шүү Абаха. За тэгэд баярлалаа. Одоо хоёулаа тэртээ нөгөө ажлынхаа талаар мянган мишнэрийн хөдөлгөөний үеийн талаар дурсаж ярьж эхэлж байгаа болохоор танд ямар нэгэн сонирхолтой дурсамж байдгүй яг мянган мишнэрийн хөдөлгөөний үеийн Мянган мишнэрийн хөдөлгөөнд сонирхолтой зүйл маш их байгаа. Тэр одоо ямар гоё сайхан зүйл байсан гэж одоо хүртэл ер нь бол мянган мишнэрийн хөдөлгөөнд дахиад нэг очих юм л гэж боддоо шүү дээ. Айгүй сайхан дурсамжууд маш их байна. Харин тийш үү. Тэгээд тэнд одоо та залуучуудыг уриалаад хэлэхэд за тэгвэл одоо ингэж би миний амьдралд ийм хөгжилтэй зүйлүүд мянган мишнэрийн хөдөлгөөнд сууж явах үед ингэ болсон. Тэг ингээд одоо би бас ингэж боддог байхгүй. Одоо энэ залуу хүмүүс нэг амьдралынхаа нэг жилиг 2 жилиг бас бурханд үйлчлээд үзээсэй. Тэгэх юм бол буцаад одоо ингэ буцаа гарахад миний амьдралд хийжсэн хамгийн сайхан ажил бас мянган мишнэрийн хөдөлгөөнд сууж ясан. Тэгээд мишнэр болоо явж исэн үе байгаа байхгүй. Тэгээд та одоо нэг дурсамжтай зүйл сануулга. Мянган мишнэрийн хөдөлгөөнд очиод би яг өөрийгөө тий ингээд эвдэж өөрчилж чадсан юм. Яагаад гэхээр одоо мянган мишнэрийн хөдөлгөөнд очихоос өмнө би хүмүүсийн өмнө гараад тийм номлож чаддаггүй байсан чинь ярьдаг болсон байхгүй. Би чи юм л их үг яриа муутай юм байхгүй. Одоо тийм уран цэцэн үг яриа одоо номлох чадвар юм байдгүй байсан. Тэгсэн чинь байхгүй зүйлийг маань нээж өгсөн. Таны одоо чадруудыг гаргаж ирсэн тий? Тийм гаргаж өгч байгаа. Өөр нэг зүйл нь болохоор тэнд бурхныг олон мэлүүхээр таньж мэдэрсэн. Яагаад гэвэл тэнд бүх зүйлээсээ хол байсан. Тэгээд тэнд зөвхөн л бурхныг таньж мэдрэхийн төлөө явж байсан. Дээр нь яг тэр үед маш сайхан олон ингээд найз зөвхтойгоо мөр зэрэгцээ явж хагаад сонирхолтой хөгжилтэй маш олон зүйлүүд байсан л да. Тэр өглөө хамтдаа гүүх тэгээд хариуцлагатай шийтгүүлээд одоо тий одоо муу өнөртэй усны хажуугаар гүүжсэн тэр уулан дээр гараад одоо сатандаа туллах гэж одоо бие бэлтрийн дасгал хийж байгаа тэр дөрхүүд тий тэгээд үнэхээр одоо маш сайхан зүйлүүд байсан тэнд бол одоо тэнд одоо чинь бие хамгаалах урлагийг хүртэл заалгалаа шүү дээ. Харин тэгээ нөгөө нэг энэ тентхийн одоо аймаг бүрээс хүмүүс иржсэн тий танихгүй залуучууд нэг доороо цуглараа тэгээд найз нөхөд ахын дүүс болоод бас хамгийн сайхан бас бурхныг хамтдаа алдаршуулад яг нэг зорилготой. Тэгээ тэр үе бас надад аягүй сайхан санагддаг. Тэгэхээр залуучууд болохоор одоо яг ингээд баясантай түгэгч хөдөлгөөнд илүү их хамрагдаад бурхны ажлыг ингээд одоо тий амьдралынхаа 1-2 жилийг ингээд зориулаад үзэх юм бол ирээдүйд амьдралд чинь маш их одоо нөлөөлнө. Яагаад гэвэл тэнд байх хугацаанд та маш олон зүйлийг сурна. Өөрийгөө нээж сурна. Өөрийнхөө хинбэ гэдгийг таньж сурна. Ирээдүйд одоо яг ямар одоо хаашаа явах чиглэлээ олж авна. Тэгээд хамгийн гол нь одоо бурхныг улам мэдрэхээр таньж мэдэрнэ. Тэгснээрээ та ирээдүйд амьдралдаа үнэхээр одоо маш олон сайхан зүйлийг одоо тэнд мянган мишнэрийн хөдөлгөөнөөс мэдрэх болно, сурах болно, олон зүйлийг сурч мэдрэх болно. Тэгээд тэр чинь ирээдүйн амьдрал чинь маш их нөлөөлнө шүү гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд бурханд одоо залуучуудаа бурхны ажилд амьдралынхаа 1-2 жилийг зориулаад үзээрэй. Мянган мишнэрийн хөдөлгөөнд хамрагдаад ингээд одоо Монголын адвентист чуулганы мянган мишнэрийн хөдөлгөөнийг зогссон байгаа. Одоо энэ жилээс эхэлнэ гэж яригдж байгаа. Тэгээд мишнэрийн хөдөлгөөнөө эхэлж эхлэхгүй бол эхлүүлнэ гэж ярьж байгаа учраас
та бүхэн бас хамрагдаараа гэж уриалж байна. Амен Аба хот хоёр бас хамтраад та одоо сонсогч нартай уриалахад бас мянган мишнэрийн хөдөлгөөнд хамрагдаараа залуучуудаа амьдралдаа бас өөр хэн нэгэн хүний төлөө бас алхам хийж үзээрэй гэж уриалж байна. Тэгээ надад нэг инээдэмтэй үйл явдал санаад ороод энэ мянган мишнэрийн хөдөлгөөнд байхад айгүй олон үйл явдлууд болж байсан. Тэгээд нэг нь юу байсан бэ гэхэд нэг удаа ингээд нөгөө эрэгтэйчүүдийн тасаг гэж тустай байдаг шүү дээ. Эрэгтэйчүүд нэг болондоо эмэгтэйчүүд нэг болонд байдаг гэсэн шүү дээ. Тасгууд нь. Тэгсэн чинь нэг удаа ингээд би яах гал явж исэн юм те нэг явж исэн чил даваах ингээд амар чухал царилцсан намайг дуудаад байна. Найшир гэх юм. Тэгээд би яасан даваах гэж авцсан чи. Манай өрөөнд ороод ир гэлтэхгүй юм. Тэгэхээр би өрөөр нь очил. За яав гэлтгсэн чи. Ингээд орныхоо нөгөө хүн шээ гуцаа ингээд хөгснө нэг сникерс авснаа маа хүнд хэлж болохгүй шүү. Гэ надад нэг гоцонд ороос нэг сникерс авч өгчээсэй айгүй инээдэмтэй. Тэгээ миний бүр инээд төрөд болдог. Тэгээд би ингээ өрөөнд орчуулдаг гэсэн байхгүй. Нөгөө октод тэр хүй энэ даваах надаа ингээ сникерс өгөөд гэл ингээл үзүүлсэн чи. Нөгөө октод нь бүгдээр ингээд тааснаас хөрөлдсөн. Надаас өгсөн шүү. Надаас өгсөн шүү. Тэгсэн чи өөр даах айгүй өөр нөө октодоо халамжилж байгаа. Тэгээ тэнд байгаа октод тэгээ тэгтээ Ямар хөөх. Тэгээ нууцаар ингээд үгээд байгаа байхгүй хамгийн инээдэмтэй хүнд идэглэр өөрөө идэрэй гэл. Айгүй инээдэмтэй болж байсан. Тэгээ бас нэг хамгийн инээдэмтэй бас нэг инээдэмтэй зүйл нь тэр нөө мацаг барьдаг уйтаа санаж байна уу? Тэрээс айгүй. Сандаг байт доктор амьдралдаа анх удаа мацаг бариад бараг ингээд доктор харанхуулаад ирээс. Тэр амар хэцүү. Хан ман төрчих байгаас. Харин тийм шүү дээ. Тэгээд хамгийн гоё нэг эргэжтэйчүүд маань нэг тэр өдөр чи Мартин 8 байсан шүү дээ. Эргэжтэйчүүд маань юу бэлтцэн гоё ширээ бэлтцэн тий. Одоо надад тэр зургнууд байдаг. Тэгээд 3 сар болохоор айгүй олон баяр зохиолцсон. Харин тийм шүү дээ. Тэгээ эрчүүдийн баяр тэмдэглэсэн бид нараас. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэл ингээл. Баярууд айгүй олон болж ирсэн санагдаад тий. Харин тийм шүү дээ. Баярууд. Ер нь бол мянган мишнэрийн хөдөлгөөн бол өстой анхны хамгийн анхны мянган мишнэрийн хөдөлгөөнд 22 хүн оролцож байсан. Аа. 22 хүн оролцлоо. Тийм тэгэл. Тэгээд хэдий одоо бид нар ингээд тусдаа ингээд амьдралаа хөөгөөд ингээд тусдаа ажил төрлөө хөөгөөд явж байгаа ч гэсэн одоо ч гэсэн бид нар хоорондоо холбоотой тий. Тийм байнга холбоотой. Тийм байнга холбоотой. Тэгэл одоо насан туршийн нөхөрлөл бий болгож өгч энэ да бид нарт. За. Тийм шүү дээ. Би тэгээд дараа жил нь юу асан шүү дээ. Мишнэрийн 2 дугаар пачиг дийнер нь явж ирсэн. Тэгээ би одоо нэгэсэнд 2000 мишнэрийн хөдөлгөөнд суудсан. Би 5-ынх нь юугаар явчихсан. Дикнсээр нь явчихсан. 5-ынх гоё шүү буцаагаад явчихад тий. Тийм шүү дээ. За, Абаха та 4 сайхан залуутай хүн. За, тэгээд энэ 4 сайхан залууг одоо сүм рүү чиглүүлэх одоо энэ нийгэм маань одоо ингээд нөгөө нэг сошиал медиа гэдэг бусад хүмүүс хүүхдүүдийг одоо муу зүйл рүү уруу татах боломж айгүй их байгаа тий. Одоо муу зүйл гэдэг маань одоо юу юм бэ хитрхи их фейсбુક ухдаг ч юм уу, интернетээр ухдаг ч юм уу, эсвэл нөгөө нэг хичээл номдоо анхаарах нь болиулдаг ч юм уу, эсвэл өөр янз бүрийн уруу таталтууд байгаа. Тэр тусмаа эрэгтэй хүүхдэд хүмүүжүүлнэ гэдэг маань айгүй их том мөрөг хариуцлага гэж би бодож байна. Охтуудыг бусад эмэгтэйчүүдийг хайрлж өсгөх, бурхнаас имиж, бурхныг хайрлж өсгөх, тэр тусмаа хэрэгсэд итгэж хүмүүсийн хувьд гэр бүл бол хамгийн чухал зүйл. Та өөрийнхөө 4 залууг яаж өсгөж байна те? Танай гэр бүлийн ямар нэгэн онцгой тийм одоо арга юу вэ? Та одоо манай сонсогчтой хуваалцах. За ихгүй маш сайхан асуулт байна. Энэ асуултуудаас хамгийн гоё асуулт байна. Ягаад тэгэхээр гэр бүлийн асуулт болохоор. За бурхан надад 4 хүү өгсөн. Энд бол маш их талархаж байгаа. Дөрүүлээ царайлаг дээрээс нь. Эхнэрдээ бас их маш их одоо баярлж байна. Тэгээ миний эхнэр бол за эхнэр гэж хэлмээр байна. Миний гэргий болохоор маш сайхан эмэгтэй байгаа. Тэгэхээр сайхан эмэгтэй байгаа. Тэгээд маш ухаантай. Тэгээд миний зөвлөгч. Тэгээ би чинь бас ер нь бол жоохон хинэггүй. Тэгээд ер нь бол яг ингээ пастор ажлыг хийхэд маш их алдаа одоо гаргах юутай их хүн өндөртэй хүн шүү дээ. Ер нь бол их сулдаа. За миний эхнэр болохоор надад бол маш сайн зөвлөгч. Маш сайн. Би ер нь бол одоо
ивэл хүртэх үе ордон ивэл хүртсэн пастор байгаа. Тэгээд ивэл хүртэхэд бол манай эхнэр бол надад бол бэлдэж өгсөн. Чи ийм байх хэвээр, ингэх хэвээр, тэгэх хэвээр, ийм байх хэвээр гэж. Тэгээд манай дөрвөн хүүг болохоор манай эхнэр бол сүнслэг байдалд нь бол маш их анхаардаг. Надаас илүү анхаардаг. Яг тэгэхээр манай гэр бүлийн нэг онцлог болохоор мөрөглийн цагийг өрөнгөдөө бол тогтмол хийдэг. Амаа. Гэр бүлэрээ. Гэр бүлээрээ. Тэгээ бүр багаас нь. Тэгээ манай эхнэр өөрөө бүр машин дандаа хөвгүүд чинь дандаа машин тэргүүш тоглоом. Тэгвэл манай эхнэр нэг машиныг аваад үүн гэж тоглоод. За шабат өдөр бол амрын гараж хийгээл жоохон бахаас нь эхлүүлээл. Тэгээд ихэд бол үүд сургадаг. Хүн болгоход нь бэлдэж байгаа хүн бол манай эхнэр байгаамаа. Гэргэм. Тэгээд өөрөө багш сургууль хүмүүжүүлэгч. Тэгээд маш сайн номлодог, илтгэдэг, бүлгөө айгуу сайн өгдөг. Манай гэргийн утас бол ер нь бол зогсоо зайгүй зөвлөгөө авахар хүмүүс залгаж идэв. Залгаж идэг. Нэрс энэ тэндээс хаасаг урдны ажиллаж байсан газар ч бай, урд танихгүй газраас ч гэсэн хамаагүй. Тэгээд гэргийн маань юу яадаг вэ гэхээр зөвлөгөө өгөхдөө маш их чадварлаг. Тэгээд маш их дуртай. Тэгээд хүүхдүүдээ бас айгүй сайн сургаж хүмүүжүүлдэг. Тэгээд бид нэг өөрчлөлт хийсэн. Коронавирус гэдэг сүм цуглахаа байсан. Тэгэн гутал бид энэ сэлэнгдээ орхны ирэг дээр гэр бариад. За. Манай гэргийн маань ногоо тариад бид нэр тэгээд гэр бариад ингээд туссан. Одоо 5 сараас нь одоо ч тэр ирэг дээрээ байна. Тэгээд хөдөлмөр тусал ингээд хүүхдүүдийг энд авцраад бас бэлдэж байгаа. Хүүхдүүдэд авчираад. Пастрын хүүхдүүд гээд манай хүүхдүүдийн найзуудыг бас энд ялаа. Тэгээд энд яг юу зааж сургаж байгаа юм бэ гэхээр бид нэр одоо хүүхдүүдийг одоо энэ донтолтоос хамгаалж одоо энэ яг тэгэхээр одоо коронавирус хичээл амарсан гэдэг хүүхдүүдээс уцаа маажхаас өөр гадуур явуулахгүй. Харин тийм. Эртэн хорж байна. Тэгвэл гол хүүхдүүдээс уцаа маажгаа. Тэгээд бид яасан бэ гэхээр айгүй гоё байгальтай газар. Яг орхон голын ирэг дээр маш сайхан ногоон зүлэг ногоотой уустаа ийм сайхан газар болохоор гэр бариад ногооны талбааны хажууд ингээд хүүхдийг атарч майхантайг нэрүүлж ингэж яаж байгаа. Ямар гоё юм бэ? Одоо 10-аад хүн усан баталгаа энэ орхон гол дээр хийлээ. Хүмүүс өөрснөө ирж хийж байна. Амен. Тэгээд одоо дараа 7 хоногт замын үдээс настаачуд нэрнэ. Өнгөрсөн 7 хоногт залуучуудынх нь 2 дахь хэсэг нэрээд буцаад явсан. 5 хүн усаар батлуулсан. Амен. Тэгээд энэ хөдөлмөр тусланд маань хамгийн эхлээд пасторуудын хүүхдүүд ирээд тэгээ манай Төв аймгаас бас зарим нэг хүүхдүүд ирээд тэгээд замын үдээс болохоор залуучуудын кемпийг 2 удаа хийсэн. Эхний хэсэг, сүүлийн хэсэг. Тэгээд манайх энд болохоор яг юу хийж байгаа вэ гэхээр энд өглөө дасгал хийгээд тэгээд ер нь бол өглөө өдрийн цагаар нэг богинохын хэмжээний ажил хийдэг. Зэрлэг зулгааж. Ногоо тариад услаад тийм. Walk cart гэдэг нэг англи хэл чийжилдэг тийм карт авсан тоглодог. Хүн болгонд тэр картнасаа өгөөд өдрийн турш чийжлээрэй гэдэг. Чи нэг англиасаа монгол, монголоосаа англи тэгээд өгүүлбэртэйгээ. Ямар мундаг юм бэ? Тэгээд бид нэр юу хийсэн бэ гэхээр юу хийж байгаа. Орой өдөр ажиллаад тэгээд хэсэг хугацаанд ажиллангуутлаа өдрийн усан сэлэлтийг зааж байгаа би энэ орхон гол одоо үертэй байгаа ч гэсэн хүүхдүүд сэлж сурж байгаа. Маш болгоомжтой яг тэмдэглэгээтэй газар. Тэгээ хамгаалтын нөгөө хөвдөг юу мутагаа тийм би ерөөхдөө бол намайг байхад байнга орно. Тэгээд ингээд та яг ордог газартай яг л да хүүхдүүд дамаа мэддэг болсон. Тэгээд усан сэлүүлж сургаж байгаа. Ямар мундаг. Тэгээд дасгал хөдөлгөөн хийгээд тэгээд орой болохоор бид нэр оройны мөрөглийн цуглааныг ерөөсөө идэвхтэй хийгээд тэрнийхээ дараа тэр орой мөрөглийн цуглаанаасаа өмнө нөгөө картнуудаа шалгана манай ихнэр. Англи нөгөө өгүүлбэрүүдээ шалгана.
Тэгээд энэ зүйлийг хийгээд тэгээд иймэрхүү зүйл хийгээд одоо 5 сарын 30-наас хойш ингээд одоо хүртэл яг энэ дээр байна. Тэгээд онлайнаар би болохоор цуглаанаа хийгээд манай Төв аймаг цуглаан манд өнгөжлөж байгаа. Тэгээд зарим нэг хүмүүс маань ирээд ингээд хамтдаа байрлаж байгаа. Яста мундаг Тэгээд байна. би 90 орчим ингээд хоёул ээлжлээл 90 орчим ингээд үйл ажиллагаа явуулаад. Тэгээд энэ маань айгүй дүүдэнтэй дараа жил бүр ингээд замын үүдийнх ахлагч хүртэл бүр ингээд энийг бүр өргөжүүлээ. Бүр ингээд бүр айгүй гоё болгоё гэдэг байгаа байхгүй юу? Бүр Яг зөв. Энэ жил болохоор туршиж хийж байгаа юм. Энэ бол коронавирусээс болж ийм зүйл гинт толгойд ороод хийсэн зүйл байгаамаа. Амен. Одоо маш их одоо олон хүмүүс ирж байна. Энд ирж та сонирхож байна. Хэрвээ Монголд байсан бол манай гэр бүл ч гэсэн хамгийн түрүүнд очих байлаа. Би л хоёр хүүхдээ хамгийн түрүүнд танаа тусланд хамрагдуулаад байгаль дэлхийдээ тий одоо та бүхний хийж байгаа бүхий л ажилд хамрагдуулах хүсэлтэй байлаа. За тэгээд таны одоо саяны ярьсан зөвлөсүүд дотроос миний хамгийн ихний асуулт болоод хүүхдүүдэд яаж хүмүүжүүлсэн бэ гэдгээс би ямар дүгнэлтэнд хүрвэ гэхээр залбирал анх ямар санаад төрсөн бэ гэхээр ингэсэн. За хүүхдүүдэд ингэж утас майжуулж ингээд тий коронавирус гарч болохгүй гэртээ байгаад. Тэгээд энд ирээд яснараа манай хүүхдүүд ерөөсөө ингэж байгаа. Би бэлтрийн хөгжлийг аягуулсан авч байгаа. Амен. Дээр нь бид нэр англи хэлнийхээ үгийг чийжлүүлээд одоо бараг юг 200 өгүүлбэрийг англи монголоос нь болно өгүүлбэртэй чийжилсэн байна. Хөвгүүд маань 200 гар. Тэгэхээр ч одоо ойр зуурын зүйлийг чөлөөтэй ярьж чадна гэсэн үг шүү дээ. 200 өгүүлбэр чийжилсэн багт чинь. Тий, манай ер нь бол англи өгүүлбэрүүдэд чийжлэл хоорондоо ягаал. Тэгээд нэг зүйл нь юу гэхээр би хөвгүүдтэй ерөнхийдөө бол ягаад энд гарч ирсэн бэ гэхээр ийм ер нь бол би бэлтрийн жоохон хөгжүүлээ, ажил сургая гэж бодчих. Тэгээд энэ ажил бол хүнийг бол хүмүүжүүлдэг юм аа. Ажил бол хүнийг бол маш сайн төлөвшүүлж өгдөгөө. Тэгээд энэ зунжингаа манай хөвгүүд зэрлэг зулгаалаа. Энэ хашаа барайл эндээс гацар ахлал үрээ цацгаас эхлэлээ. Тэгээ одоо ингээд ургацаа ураацсан. Манайх нөгөө өгөрцөө тарьсан байгаа. За. Өдөр болгон өгөрцөө чинь ургадаг. Өдөр болгон хураалт, өдөр болгон юутай. Тэгээд энүүгээрээ дамжуулаад би хүүхдүүдээ ер нь бол хөдөлмөрд сургая. Тэгээ дээр нь ингээд сүнслэг байдлаас хамтдаа авч явъя. Яг нь. Мөргөлийн цуглаан маань яг л цуглаан шиг л явж байгаа байхгүй. Яг л нэг сүмийн цуглаан шиг ингээд. Тэгээд яг энүүгээрээ дамжуулаад эхнэртэй болроос тэр хүүхдүүдээ төлөвшүүлж авъя, сургая. Тэгээд найз нөхдүүд нь айгүй хэрж байна. Яг үнэ. Пастрын хүүхдүүд ирж байна. Сүмийн хүүхдүүд, урд нь ажиллаж исэн газрын хүмүүс гэл замын үүд өвөр хангаа тэгээд найз даваа маань урт гэр бүлээрээ хүмүүгийнхаа хүүхдийг авчихсан. Яг одоо байж. Тэгээд тоног бас замын үүдийнхэн ирж усан баталгаа хийлгэнэ. Амен. Тэгэхээр ийм энүүгээрээ л дамжуул би ер нь бол хүүхдүүдээ ингэж зөв хүмүүжүүлэе гэж бодож ийм зүйлийг хийсэн юм аа. Амен. Наад ч бас үнэхээр гоё ажил байна. Би бол үнэхээр бахархаж байна таны хийж байгаа ажлаар. Тэгээд би бас дээрээс нь нэг зүйлийг хүмүүс битээ анзаарахгүй өнгөрөөсөө гэж бас бодоод байна. Тэгээд тэрний юу вэ гэхээр танаа гэр бүл бол залбирдаг гэр бүл юм байна. Танаа гэр бүл бол одоо хүүхдүүдэд багаас нь залбиралд хүмүүжүүлээ. Залбирал гэж ямар чухал зүйл байдаг юм бэ гэдгийг бас ойлгуулад сургаад өгсөн юм байна. Тэгээд тэрийг бас битээ анзаарахгүй өнгөрөөчхөөсөө гэж бас хүмүүсийг бодож байна. Одоо манай сонсогч нарыг тий. За тэгээ абаха бас нэг асуулт байна. Танаа гэр бүл та болроо тоо хоёр болохоор миний мэдих айгүй романтик хосууд энийг. За тэгээд та хоёрын одоо хүүхдүүдэд хүмүүжүүлж одоо гэр бүлдээ анхааралтай авахаас гадна хосуудын хоорондын харилцаа гэж үүдэг тий. Тэр одоо бас айгүй чухал зүйлсүүдийн нэг. Та хоёр бол энэ бүгдийн балансыг айгүй сайхан тааруулаа явдаг хүмүүс гэж би боддог. Миний мэдхийн л та их нэртэй гоё даашин цавж өгдөг, гоё одоо ингээд тий өснийх нь будгийг хүртэл сонгож өгдөг. Тэгээ та хоёр одоо ингээд миний мэдхийн л энэ олон жилийн туршид одоо ингээд
болцдог хоорондоо энэ олон хүүхдүүдийнхээ хажуугаар тэр завгүй пастрын ажил очсон газараа ногоо тариал, байшин бараал, ажил хийгээл, бизнес өрнүүлээл, хүмүүсийн бизнесийг өргөж дэмжээл, туслаал ингээл айгүй завгүй явдаг. Гэхдээ та хоёр бие биендээ цаг гаргадаг хосууд. Та хоёрын бас та тэр талаар зөвлөгөө өгөөч. Одоо та хоёрын онцгой зүйл одоо та хоёрыг нэгтгэж чаддаг бас онцгой ямар зүйл вэ? Одоо бусдад ингээ хэл. За ер нь бол юу байгаамаа. Тэр нэг юм сургалт явуулдаг юм төрийн бас байгууллагатай бас. Жаргалтай эрүүл амьдрал гэдэг. За. Тэгээд жаргалтай эрүүл амьдрал гэдэг энэ төрийн бас байгууллагаараа нийгэмд хүрдэг. За тэгээд энэ зүйлд хүрэхийн тулд битээр ерөнхийдөө бол дандаа нэг энэ гэр бүл хүүхдийн хүмүүжид эрүүл мэндийн тийм номнуудыг ерөөсөө байнга ерөөсөө сар болгон л ер нь бол авч хоёлаа уншиж мэдлэгээ дэвшлэх яадаг. Гэтэ ялангуяа манай гэргий болохоор энэ тэр номнуудыг бол ер нь аягүй сайн одоо уншиж бэлддэг өөрийгөө ер нь мэдээлэлээ дандаа шинжилж. Тэгээд сургалт ер нь бол байнга явуулдаг. Ерөнхийдөө сургалт явуулж ингээд хүмүүсийг бурхан руу хацрах гол зэвсгээ болгодог байхгүй юу. Янз янзын байдлаар хүмүүсийг бурхан дээр авчирж шít. Миний асуулт болохоор хараа баха. Та хоёрын хоорондын харилцаа хосуудын одоо та хоёр хоорондын. За тэгэхээр битээр яадаг вэ гэхээр энэ сургалт явуулдаг хүмүүс чинь өөрснөө энийг амьдралдаа хэрэгжүүлж үзчихэд заах юм бол амьдралд ойрхон амьд байх хэрэгтэй байхгүй юу. Амен. Тэгвэл ингээд зөвхөн ингээд онлын юм заачаал тэгэл амьдралдаа хэрэгжүүлэхгүй болохоор чинь амьдралдаа харуулдаггүй гэж заах юм бол айгу үр дүнгүй байдаг. Тэгэхээр битэрийн гол зарчим бол ерөнхийдөө бол энэ зүйлээ дандаа амьдралдаа хэрэгжүүлээ. Тэгээд бусдад заа. Тэгэх юм бол илүү хүмүүст хүрнэ. Тэгэхээр ер нь бол тэр хоёулаа энэ дуртай болцох одоо хамгийн том хүн маань 16 хүрчлээ. Тэгээд ер нь англ болсон. Хамгийн сүлд саяхан ингээд сарын өмнө төсөө өдөр маань болсон. За. Тэгээд манай болроо надад болохоор нэг юм гоо сайхны бүтээгдэхүүн авч өгсөн. Тэгсэн чинь миний нүур одоо айгүй гоё болж байгаа байхгүй. Энэ хөдөө байгаа мөртлөө айгүй хамгаалж, айгүй сайн хамгаалт. Тэгэхээр энд нь би одоо өглөө болгон төрөх болгондоо надад ямар хайртай юм бэ? Намайг яг миний хэрэгцээтэй юм өглөө болгон мэдэрдэг. Энэ нь болохоор бит хоёрыг ингээд нэг яг л хэрэгцээтэй би биендээ яг ингээд алхам тутамдаа мэдрүүлдэг тийм зүйлийг ингээд бэлгэлж өгч чаддаг байхгүй. Тэгээд яадаг. Тэгээд ерөнхийдөө бол тэр энийг тэгэл энэ бол хайр л гэж бодсон. Амен. Яг Бурхныг хайрлсан хайр, гэргийгээ нөхрөө хайрлах энэ зүйлийг л өгдөг. Тийм учраас Бурхан л ойрт тэгэл бие биенээ хайрлна. Тэр романтик тэр зүйлүүд аяндаа бүр ингээд урсаад гараад ирнэ. Амен. Тэрнээс энэ нэг тийм арга, энэ нэг юм зүйл байхгүй. Бурхан л ойрт тэнгуут бидний харилцаа ойртно. Одоо нэг юм гурвалжин байдаг байхгүй юу? Дээдлэлт нь Бурхан, доотлын хоёр үзүүр нь гурвалжин үзүүрийн доотлын хоёр нь эхнэр нөхөр хоёр. За. Тэгээд дээшээ Бурхан руу хоёулаа ойртон гутал нөгөө хол байсан, доотлын хоёр хол байсан үзүүр маань ингээд улам ойртож байгаа байхгүй юу? Тийм байна. Яг тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол мөрөглийн цагаа сайн хий. Гэр бүлийн мөрөглийн цагаа сайн хий. Тэгээд Библиэл баян уншиж судлах юм бол бидний амьдралаас бие биенээ хайрлах хайр урсан гарах болно. Амен. За энэ зэнэ. За, надтай ийм сайхан ярилцлагыг өрнүүлсэн абаахтай баярлалаа. Би зөндөө олон зүйлсийн талаар асуугаад ингээд тантай өдөржингөө яриад суумаар байна. Гэхдээ миний одоо энэ подкастын цаг хугацаа маань бас богинохон учраас танд нэг зүйлийг одоо та ерөнхийдөө миний асуухыг хүссэн бүх зүйлсүүдэд хариулаад харин ч илүү их олон сайхан мэдээллүүдийг хуваалцлаа. Тэгээд би одоо танд нэг асуултыг тавья. Одоо сүүлийнхээ асуултыг тавья.
Хэрв та За. дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч байсан бол та юуг өөрчлөх эсвэл хийх байсан бэ? За. Чисто бодож байгаагүй асуулт шүү. Бодож байгаа асуулт тийм тэрэ. Би ч бас тэгээд шууд бас хариулдаг хүн биш юм бодож хариултыг тэгээд. За. Би бол яг ингээд ерөнхийдөө бол яг манай адвентист чуулганы зарчим болохоор маш сайн зарчимтай. Ерөнхийдөө бол олон зүйл дээрээс харсан. Ерөнхий чуулганы юун дээр очиж явахдаа ч гэсэн харсан. Гэтэ би маш сүүлчийн энэ тий одоо сүүлчийн ариун сүнсний хор борог одоо хүлээж авахд энэ бүх дэлхийн адвентист чуулгана уриалан өөрөө маш идэвхтэй оролцсон гэж бодож байна. Юу гэхээр ариун сүнсийг өөрөө маш ихээр хүлээж авахыг маш их хүснэ. Тэгээд өөрөө аваад ариун сүнсний сүүлчийн хор борог хүн болгон аваад дэлхийг өөрчлөхийн төлөө бүх энэ сүм чуулгана тий 7 дахь өдрийн адвентист сүмээ уриалан одоо дэлхийг өөрчлөхөөр Есүсийн 2 дахь ирэлтэнд бэлтгэхээр маш идэвхтэй оролцох болно л гэж хэлж байна. Үүндээ ариун сүнсийг би өөрөө авахыг маш их хүсэх болно. Авахын төлөө маш их хийх болно. Амен. Сайхан хариулт байлаа. За тэгээд бидний ярилцлага маань үгээр өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад манай Cherry Books сувгийн маань Монгол Адвентист болонд хүрэлцэн ирээд надтай хамт ийм сайхан ярилцлагыг өрнүүлсэн Алтанбаатар ах тандаа баярлалаа. Тэгээд таны гэр бүл бас Бурхны хайр ивэл дүүрэн байх болтугай. Таны ажил үйлс бас Бурхны ивэл бас дүүрэн байх болтугай юм байна. Ерөөй. За баярлалаа. Их баярлалаа. За тэгээд ийм сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулсанд маш их талархаж байна. Тэгээд би ер нь ийм их юмд оролцох ер нь нэг нүдэнд нь өртдөг юм уу хүмүүс нэг өрддөг юм уу нэг оролцдог байхгүй юу. Тэгээд оролцсон ч анх удаа жоохон сандарсан уу. Тэгээд нэгэснэ айгүй гоё сонирхолтой байна. Маш сайхан байна. Сэтгэл бас айгүй гоё байна. Намайг тоосонд маш их баярлалаа. За тэгээд та бас намайг тоосонд баярлалаа. Тэгээ хамгийн гол нь манай энэ ярилцлагын маань зорилго юу вэ гэхээр хүмүүст итгэгч Христэд итгэгч хүмүүс гэж ер нь яг хэм бэ гэдэг талаар тий. Тэгээд тэдний итгэл бишрүүл, тэдний амьдралын зорилго, тэдний одоо хийж байгаа ажил үйлс энд бүхний талаар зөв зохистой мэдээллийг бас бусдад хуваалцах зорилготой. Тийм болохоор бас та бид хоёрын өнөөдрийн ярилцлагыг сонсоод олон хүмүүс бас ивэл авнаа гэдэгт итгэлтэй байна. Тийм баярлалаа чамд ийм сайхан зүйл хийж байгаад ийм сайхан юу хийж байгаад баярлалаа. Тэгээ би бас ер нь байнга сонсдیں۔ Сая хамгийн сүүлд нараагийнхыг хийсэн үү? Хамгийн сүүлд болрог загвар зохион бүтээгч болрог. Тийм болроо тийм. Тий нараагийн өмнө. Тэрний өмнө нараа. Тий тэрний өмнө нараа. Тий. Зүгдийн болроо гэсэн тий. Тий. За тэгээ хоёлаа дараа дахин уулзъя. Тэгээ түр баяртай. За хоёлаа дараагийн 2 дугаар хэсэг нь хизээ байлээ. За тоорсоо. Ой болно шүү дээ. 2 дугаар хэсэг нь та өсвөл дахиад өргөжлүүлээ явж болно шүү дээ. Одоо болсон. За баяртай. За баярлалаа амжилт хүсье. Бие бодороо. За бие бодороо. Тэгнэ. Гэр бүл чинь бүгдэнд сайн сайхныг хүсэн өрөөё. За баярлалаа. Баяртай. За. Бидний ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн subscribe дарж биднийг дэмжээрэй. Мөн subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд илүү олон сайхан ярилцлагуудыг сонсохыг хүсвэл эдгээр товчон дээр магтан дуу сонсохыг хүсвэл эдгээр товчлуурууд дээр дараарай. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.